Is Shigaraki still somewhere inside of that body? Миний баатрын зангтай аним албан ёсоо дууслаа. Түүх хөндөөлөхөд баатрууд болон хоонс натнуудын хүчний хязгаар төсөөллийн аггүй хэмжээнд хүч дэлхийн хуулийг өөрчилсөн. Тэгвэл энэ утуудаа түүхийн эцэст хэн гэдэг дүр хамгийн хүчлэг байсан бэ? All Might уу эсвэл Deku юу? Өнөөдөр бид My Hero Academia ертөнцийн хамгийн дээлчгүй аимшигтэй 5 дүрийг зөвхөн баримтад тулгуурлан жагсааж байна. Сүүлийн 2 дүрийн хүч таныг үнэхээр гайхшруулах болно. За бэлэн бол эхэлцгээе. Overdrive! Quem vai encostar primeiro em quem, América? Энэ давдгал банд Америкийн нэгдсэн улсын номер 1 баатар Star and Stripe болж байна. Хэрв түүнд өөдөө ганцхан зүйлийн мэдээлэл дутаагүй байсан бол тэр энэ жагсаалтыг тэгүүлэгч боломжтой байсан. Түүний нэв одог чадвар бол энэ амны дотор хамгийн утгагүй булханлаг чадвар юм. Тэрээр альва зүйлд хүч нэрийг нь дуудснаар тэр зүйлийнхээ байгалийн хуулийг шууд өөрчилдөг. Жишээ нь миний урд байгаа агаар байхгүй болно гэж хэлэхэд дайс нь хүжилт өвчгүй болж үхэх аюултай. Тэр байтугай өөрийнхөө биеийг супер хүчтэй болгож хувиргаж чаддаг байв. Түүний Shigaraki-та хийсэн тулаан баатруудын талд маш том боломжийг олгосон билээ. Eu pensei que pudesse salvar a minha irmãzinha. Бүгдөө банд бүх цагийн хамгийн агуу баатар. Инх тойвны бэлэг тэмдэг All Might. Аним эхлэхэд түүний бие суларсан байсан ч залуу цагийн All Might бол зүгээр байгалийн давагдчихгүй хүчин зүйл байв. Тэр One Power All чадварыг зөвхөн цэвэр физ хүч хот хэлбэрээр дээд зэгтэнд тултал ашигладаг байсан. Түүнийг амьд байх хугацаанд дэлхийн бүх хоон санаатнууд нүхэндээ нуугдж гэмт хэргийн гаалт түүхэнд байгаагүй багт хүчинд хүрсэн юм. Түүний цоглолтын салхины хүчин дэлгэхэд хэдэн километрийн цаадах бойлгуудыг нурааж цаг агаарын өөрчлөлт бороо оволж чаддаг байсныг та санаж байгаа бай. だから負けるナンバーワン Бэн 100 дамсан айд хонс натнуудын жинхэнэ хаан Aspor түүний чадвар бол бусдын квеф буюу төлөвлөхийн чадварыг хүчээр булаан авч өөрийн болгоход бусдад шилжүүлэх юм. Хэдэн зуун жилийн турш тэр хамгийн шилдэг, хамгийн аюултай чадваруудыг цуглуулж тэдгээрийг хонс натанд нэгтгэж ашиглаж ирсэн. Тэр зөвхөн хүчтэй биш, маш залтай, тактикч тавих юм. Түүний эцсийн зорилго бол дэлхийг бүхэлд нь өөрийн хяналтад оруулах байсан бөгөөд түүнийг үхлийн эмэгт хэлсэн ч залуужуулах юм ашиглан эвэн ихэд баатарууд юу ч үгүй ачигдах төгсөн. Бэн жинхэнэ сүүлийн бурхан болох хувьсан Shigaraki Tomura. Түүний төлөхийн Dekai буюу устгах чадвар нь эхэндээ зөвхөн гар хүрсэн зүйлээ устгадаг байсан бол чадвар нь цэгсэний дараа түүний устгалд гинжин уулаа дамжин ганцхан секундэд бүхэл бүтэн хотыг газрын хөстэй нь тэгшлэх чадaltaй болсон. Үүндээ нэмэгдээд тэрээр Aspor One-ын үндсэн чадварыг өвлөн авч биеийн All Might-тэй дүүцэхгүй супер физик төсвөр хадуудалтай болон өөрчлөгдсөн. Shigaraki бол ямар ч баатар ганцаараа тулаад хизээч дийлж чадахгүй аимшигт мангас байсан юм. Тэгвэл бүх аимшигт мангасуудыг давж жигсаалтыг тэргүүлж буй номер 1 дүрх юм бэ. Мэдээж манай гол дүр Izuku Midoriya буюу Deku. Түүхийн төгсгөл Deku зөвхөн All Might-ийн хүчийг 100% байгаа зогсохгүй. Өмнөх бүх эзэмшигчдийн 6 өөр чадварыг төгс хослуулж сурсан. Жишээ нь тэр Gear Shift болон Fudge-ийн чадварыг нэгтгэсээр цаг хугацаа он заг гажуудуулж дууны хууднаас судан дайрч чаддаг болсон. Түүний гаргаж буй хүч нь All Might-ийн овил үеийн хүчийг 120% давж галсан бөгөөд тэр дэлхийг авсан бүх цагийн хамгийн хүчрэг баатар гэдгээ баталсан юм. 個性変則小さいものにしか Миний бэлдсэн My Hero Academia хамгийн хүчрэг 5 дүрийн жагсаалт үүгээр өндөрлөж байна. Таны бодлоор Bakugo эсвэл Todoroki-ийн жагсаалтын хаана нь орох ёстой байсан бэ? Эсвэл All Might Shigaraki-гээс илүү хүчтэй юу? Өөрийнхөө бодлыг сэтгэл хэсэгт заавал үлдээгээрэй. Бүгдийг нь унших болно.
Хэрэв бичлэг таалагдсан бол лайктаж анime ертөнцийн сонирхолтой мэдээллүүдийг алгасахгүй тул суугт маань заавал бүтгүүлээрэй. Дараагийн дугаараар уулзцаая баяртай.